Midcast эмчийн зөвлөгөө. Дэлгэний хатуур гэдэг өвчнийг бол манай Монголын ард түмэн бол ерөнхийдөө бол аягүй сайн ойлгодог болсон байгаа. Энэ эмгэг маань бол ерөнхийдөө маш хэцүү. Одоо эмчилгээтгэл бол ер нь эдэг шилжүүлэн суулгаж хааснаас эмчилгээхгүй эмгэг байдаг. За энэ дэлгэний хатуур дээр бол дэлгэний хавдар үүсдэг. Хатуурны суурин дээр дэлгэний хавдар үүсдэг. Тийм учраас дэлгэний хатууртай улсууд бол одоо урьдчилан сэргийлэх үйлдвэртэй бол байн тогтмол жилдээ бол 6 сар тутамдаа бол одоо орж явах ёстой. За мөн энэ хатуурлын нөгөө талын бас нэг эмгэг байдаг. Энийг бас хүмүүс манаас ойлгодгүй. Энэ нь болохоор элгэний өөгчлөлт гэж байгаа. Тэгээ өөгчлөлт хатуурд хоёр бол хоёулаа элгэний эмгэг шүү. Тийм учраас харгалтаас бид бүхэн сэргийлэх хэрэгтэй, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хоол унтан дээр маш сайн зөвлөгөө авдаг байх ёстой. Эрүүл хооллолдог байх ёстой шүү гэж зөвлөгөө өгье дөө.